Хөлбөмбөг сонирхдаг хөлбөмбөгт хайртай үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна үзэгчдээ. За бид бол эхний 8 дугаараа та бүхэндээ Английн алдарт Манчестер Юнайтед багийн домогт тасалжуулагч Сэр Алекс Фергюсны миний намтар нэртэй номоор 8 дугаар та бүхэндээ хүргэсэн бол одоо бол бид та бүхэндээ шинэ үйлрэлийнхээ шинэ зочноор Златан Ибрахимовичор 3 дугаараа бичээд өнөөдөр бол 4 дахь дугаартайгаа золгож байна. Үзэгчдээ ингээд зочин хөтлөгч Балж ахтай энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн үзэгчдээ бас өнөөдрийн дугаар ер нь Ибрахимовичийн хувьд бол сүүлийн дугаараа гэд хэлчихэд ер нь болох баха. Тэгэлгүй ах уу те. За Сэр Алекс Фергюсны хувьд бол одоо Манчестер Юнайтед 26 жил байсан. За тэгээ түүний ярих зүйл бол маш олон байсан. Ном нь бол нэлээд зузаан томхон ном байсан учраас бид 8 дугаар бичсэн. Түүнтэй бол холбогдчихсэн тамирчид олон байсан. Одоо бол бид зөвхөн Ибрахимович гэсэн хувь тоглогчийн номоор бас бестселлерээ үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэж байгаа учраас 4 дугаар байхад бол хангалттай гэж үзэж байгаа. Ерөөсөө 4 багт л адлын явдалтай байсан. Тэгэл эднэрийн ингээл хэлж хэрч тэгэл ерөөсөө подгээ явчихсан. Тэгэлгүй ах уу. За тэгээ тэрнээс гадна бол Златан Ибрахимович хувьд одоо маш олон багт тоглож байсан ч гэсэн яг шуугантай байснууд нь бол цөөхөн яг тийм том сэдвүүд байгаа. Тэр том сэдвүүдийг нь бүгдийг нь та бүхэндээ хүргэж байгаа гэдэгт бол итгэж байна. За бидний эхний дугаараар би та бүхэндээ Барсад байсан, Барсагаас явсан, Пептэй муудалцсан, за тэгээ Мессигийн тактикийн золиос болсон гэж ярьсан. За 2 дугаар дугаараар бид харин хэрхэн одоо хөлбөмбөгчин болсон, хэрхэн хүүхэд наснд түүний хүүхэд нас өнгөрч Аякс очсныг ярьсан бол өнгөрсөн одоо 3 дугаар дугаараар ерөнхийдөө бол Фабио Капелло болон Златан Ибрахимович нарын тухай ярьсан. За мөн Ювентус тэр ямар одоо эрх хүн болж төлөвлөсөн бэ гэдэг талаар ярьсан байгаа. За өнөөдрийн дугаараар бол одоо ерөөсөө Жозе Моуриньото Интерийн ярмаар байна л да. Интерээс явуулсан шалтгаан нь Интерт бол одоо үнэхээр ганган байсан. Италийн аврал шалгаруулах тэмцээнд бол одоо дөрвөлээ шилдэг хөлбөмбөгчин болоод одоо ингээд мундаг байсан. Тэгэнгүүт ч хүний нөгөө нэг дөнгөж Ювентуст ирж байхдаа Италид өөрийнхөө нэрийг гаргачих юмсан гэж бодож исэн бол одоо ч бүр нэр байтхаа бүх юм нь гараад ирэхээр чинь Европын тавцанд Европын энэ дэлтэн чигтээ цомын чинь толгой дээр өргөх юмсан гэж бодоод ирэхээр чинь Интертэйгээ бол одоо тэрнийхээ төлөө бол одоо тэмцсэн байгаа юм. Тэгээд ингээд явж идэл чинь Ибрахимович хамгийн сонирхолтой нь бол ерөөсөө маш тийм тэсгэлгүй хөлбөмбөгчин л дөө. Ерөөсөө яг ингээд явчихаар тэр баг нь төрүүлждэг айгүй сонио. Тий. 3 жил дараалал. Тий яг үнэ. Тэгсэн чинь тэр чинь ерөөсөө ингээд яваад байгаа чинь хөрөх юм амьд аврагуудын лигийн цомыг хайгаа яваад байгаа байхгүй. Тий яг үнэ. Хайгаар л явахаар л нөгөө цом нь араар нь байсан газар нь очиод ерөөсөө ингээд одоо ингээд түүх нь арахаар тийм байна. Тэгсэн чинь л ерөөсөө сая тэр Интер тоглол одоо үнэхээр ганган байсан байгаа. Тэгжсэн Манчестер Юнайтедтэй шүгэн 8 дээр 8-7 учраад харцдаг юм байна л да. Тэгээ шүгэн 8-7 учраад харсан чинь Манчестер Юнайтедийн бол ерөөсөө гол хамгийн аюултай үнэн нь бол Сэр Алекс Фергюсон гэж байгаа. Ибрагийн номон дээр бичснээр бол Ибрагийн номон дээр бол ингэж бичсэн байгаа. Манчестер Юнайтед бол ерөөсөө аригталтай байсан, цаг бардаггүй байсан, сахилахгүй, замбраагүй байсныг энэ хүн 86 онд ирээд ерөөсөө зөв замд нь оруулаад одоо ингээд дийлдэшгүй баг болчиход байж байгаа гэдэг. Тэгэл ерөөсөө Сэр Алекс Фергюсны багтаа үзэхэд бол ерөөсөө видж тоглолтын тооны харьцааг нэг тэг болгосон байдгийн байна. Зэрэгтэл шуугаад ерөөсөө чиний онцгой нэгэн гэж юу байдгийг Мауриньо чи суугаач чи босч юугаа хийдгийг ингээд Мауриньо руу ашгараад байдаг. Мауриньогийн ганц ашгарж байгаа юм нь ерөөсөө Ибра туслаараа л гэж ашгараад байдаг. Ибра юу Юнайтедийн 16-гийн шугам дээр л бөмбөгөө хүлээгээл бөмбөгнийхөө төлөө тэмцэлдэл ингээл ерөөсөө яаж чадлаггүй байсараад Манчестер Юнайтед тожигдсон гутал ерөөсөө юу яасан бэ? За боли. Ерөөсөө одоо ингээ бүтгэхээр л. Италийн аврал шалгаруулах тэмцээнд төрүүлэх нь амтгүй болсон. Италийн оны шилдэг хөлбөмбөгчин Интер гэсэн тэр Итали доторх шагналууд бол одоо үнэхээр сонирн биш болсон байсан. Тэгээд үүний зэрэгцээгээр тэр чинь бас юу яатсан байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ жилээ ингээд яг тэр жилээ нэг ингээд дуусгахад тэр нэг юу яадах юм байна. Бас нэг хэдэн хөлбөмбөгчин ингээд нэг хоорондоо мэрэгэн буучийн төлөө үздэг юм байна. Дээр дороо ороод яг ингээд улирал дуусч идэг. Тэгсэн чинь тэр Болониагийн Дивайо гэдэг нэг довтлогч байгаа юм байна. Тийм. Тэнгүүд одоо нөгөө нэг Интерд ирэх гэж байгаа Дего Милито ч нөгөө Жиноа гэдэг баг тоглож. Энэ гурав урд хойноо ороод байдаг. Тэнгүүд Мауриньо бас Ибрадаа сайхан туслаад өгөө те. Та нар Ибрагаараа гол хийлэг. Манай Ибра шилдэг нь болгоо энтер гэдэг ингээд байдаг. Тэнгүүд мань Манчестерт хожигдсон гутаа аврагуудын лигэд хавар яг тэр нэг үүдээр 3 сар март Манчестерт хожигдсон гутаа хэвлэлийн хэн ирээд асууж өрөнгөут нь бас хэлэлцсэн юм байна.
Интер ширэн аврагуудын лиг төрүүлэхгүй юм шиг байна. Тэнгүүд нөгөө эрэх дуртай сурвалжлагч чинь тэгээ та юу гэж бодож байгаа? Та яах юм? Та төрүүлэхгүй юм уу? Тэгвэл та явах уу монх уу гэд. Тэгээ нэг явах уу хөхт нь бараг бодж үзнэ гэд аваа ицсэн маашаа ууранда. Тэгсэн жил ерөөсөө Эбра явах гэж гисэн шуум мом гараад инээ дээр явуулаад ерөөсөө бүр ингээд үүлээ үдсэн нэг ийм түүх байдیں۔ Тэгээ өөрөө мэрэгэн бууч нь улсан юм байна. Хамгийн сүүлийн тойрог дээр тоглож исэн чинь хамгийн сүүлийн тойрогтын чинь Атлантатай бол одоо тоглосон юм уу да. Тэгэл ерөөсөө ингээд зөрж гол оруулаад сэлгээний суудлаас Диваё хийчлээ гэж орилоод Милито хийчлээ гэж орилоод тэгсэн чинь Эрнан Креспо сэлгээгээр орж ирэнгүүтээ нэг дамжуулалтын төрөнгүүд нь өсгийлдэж орж хийгээд мань хүн ингээд мэрэгэн бууч ингээд болдгийм байна. Inter vodi 1:0, Luis Figo u svom stilu nije zaboravio ove driblinge po boku, a loša reakcija golmana i nisam vidio ko je postigao pogodak. Mislim Muntari. Muntari, gol Evo za slavljenik i Inter, 7. kapiten minuta. danas Figo i 1:0 za Inter. U prvoj utakmici kada je Inter deklasiran u Bergamu. Neshvatljivo direktno iz kornera. Da, Kivu je tu spavao i kasnije je to Cristiano Doni. Intera, da. Znači, jedina ekipa koja je baš deklasirala Inter ove sezone je upravo Atalanta. 3:1 pobjeda Ibrahimovića, da vidimo kompletnu akciju. Nema ofsajda, Cambiasso, fantastično dodavanje. Zlatan, situacija 1:1 i to rješava bez problema. Coppola ovdje nije mogao ništa. Evo još jednom Zlatan koljenom je gurnuo loptu. A onda spakovano kakav pogodak. Biće ovdje danas veselo na ovoj utakmici. Da vidimo, neodbranjivo, kakav pogodak Cristiano Doni. Drugi gol danas, 4. gol ove sezone protiv Intera. Genoa leće 2:1, a ovdje uživajmo u ovom divnom pogodku. Nevjerovatno kako je to Doni zavio. Konca nema oni šta puno ovdje čuvati više. Evo još jednom šut Muntarija, nezgodno lopta odskočila. Consigli bio nesiguran i onda je to kaznio. Crespo je skočio, pustio to Cambiasso koji je bio u boljoj poziciji. I još kraj bit će ovdje, pogledamo samo kako je Crespo našao Ibrahimovića. I onda je razgrnuo jednog, pa drugog. Dobro, možda je bio i faul, ali ova majstorija jednostavno nemoguće. Kakav gol je postigao Ibrahimović. Nećete vjerovati, poštovani gledalci, mi smo na nogama kao da smo na majaci, ali zašto ne ustati zapljeskati majstoru? Pogledajmo ovo. Zlatan Ibrahimović skida dres jedno. За ингээ мэрэгэн бууч болж авангуудаа ерөөсөө тэгэл хаврын торс нөгөө мó Мино гэдэг нөгөө нэг өөрийнхөө менежер л уцтаа чи намайг очих баг бэлдэж өгөөш. Би энэ Италийн энэ хамгаалалттай хөлбөмбөгөөс бол ерөөсөө үүдэж гүйцлээ. Би одоо ерөөсөө техниктэй хөлбөмбөг үзүүлдэг. Испанд очимоор өнгө. Чи Испанд энийг ирэх гээд байгаа юм бай. Реал Мадрид чамайг авахгүй шүү дээ. Чи өөр яах гээд байгаа юм. Тэр Марсагаар асуулдаа үүд хаалгын тогшилдоо гэрийнх нь гадуур эргэлдэлтэй уулзъя л да. Би эндээс явмаар байна ерөөсөө би үүдээд энэ Италид яг үүдэж эхэлсэн юм байна л да. Би үүдээд байна нэ гэдэг. Тэгээд нөгөө дасгалжууд нөгөө овынх нь менежер бүр ингэж хэлсэн байгаа юм шиг. Чи ерөөсөө ямар хаашаа юм бэ те? Нэг бол ерөөсөө чи буцаад тэр маалмаар байгаа юу? Тэр маалмаар чинь л чамайг авна. Өөр чамайг авах газар гэж ерөөсөө байхгүй. Бүр уурна. Тэгээд яг бүр уурна. Бүр уурна үргэж ингэж одоо манай хүн чинь одоо тэгээ нөгөө Барсадаа одоо хурж ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө Барсадаа ирэнгүүт бид нар эхний нэвтрүүлгээр бол одоо үнэхээр тодорхой ярьцсан. Тийм ээ. Харин одоо бол зүгээр ингээд ярихад 42 дугаар бүлэг дээр нь байлээ л дээ. Барсагаас явахтаа хэрэгэлсэн жижигхэн зал. Бид нар Барсагаас ингээ явахаар боллоо гэдээ орхисон шүү дээ. Эхний нэвтрүүлэг. Ерөөсөө ном нь тэгж эхэлт юм л та. Ном нь эхлээд нэгдүгээр бүлэг нь ерөөсөө явахаар боллоо гэдээ дуусчихжээ. Яг нэг тэгсэн чи тэр явахаар болдог учир нь ерөөсөө ийм л юм билээ шүү дээ. Ерөөсөө аюу амархан юм бол. Тэгээд нөгөө хавар нь ингээ муудалцаад ингээ Мессигийн золиос болж байгаад ингээ зун баг маг хайгаад ингэж байж байгаад тэгсэн чинь намар 7 сарын 19-ний өдөр цугларалтанд хүрээд ирсэн чи Pep Guardiola боллоо нөгөө зүхтагаад байсан Pep Guardiola чинь шууд дуудаж ийн гин шүү. Ашиг өрөөд ирсэн чинь
За. Сэлгэн суугаад билнэ үү? Тэнгүүд нөгөөдөг чинь яач вэ би бүх хүчээр ажиллаад би юуш үнэхээр үхэн хатан зүтгээд би гарааны 11-д би гарч ирэх хэрхэн аавна гэж бодож байгаа шүү дээ гэсэн. Айгүй хэцүү. Бид нар Давид Вияг худалдаж авч байна. Тэгэхээр одоо чи одоо яах юм бэ? 10 оны дэлхийн аваргаар мань хүн чинь юусоо Шведийн шгшээ тоглоогүй учраас эхнэр хүүхдтэйгээ цуг Лос Анжелес, Лас Вегас централ зугаалаад хаяа нэг зурагтай газар дайралтал фак гэж хөлбөмбөг харчаад тэгээд нэг үзхийг хүсээчгүй гэж юм. Ингэж явж байгаад ирсэн. Тэгээд дэлхийн аваргаас дууссан нөгөө Испани шгшээ өг чинь дэлхийн аварга болцсон. Пеп Гаварди боллоо. Вилли 5 гол хийсэн. Вилли 5 гол хийчихсэн. Вилли ирлээ одоо чи ирэхгүй. Ибраг уурлуулж байгаа л би явлаа гэж хаалгас аваа гарангууд Ибра өөрийнхөө өсөл дээр явж байгаа шүү тамнаа гэж мэдээлэх гээл ерөөсөө Пеп Гвардиолагийн гол зорилго тэр байсан гэж. Чи сэлгээ штэ гээл. Тэгвэл сүүлд бүр ингэсэн гэж дараа би Мессигийн төлөө тоглоё л доо би хамаагүй би сэлгээвэ би зөвшөөрэй гингүүд тэгээ яа гэж. Харин тэгээ яах вэ? Ерөөсөө нэг тийм Но как ми поступим гэдэг л нэг үг. Как ми поступим гэдэг бол одоо тэгээд одоо яах юм бэ? Тэгээд одоо яах юм? Харин тийм л дээ. Тэгээ яах юм. Ерөөсөө би хэлдэг үгэн дээр болчихсон. Тэгэл ерөөсөө хятадаар яваад нэг тоглолт хийж гин. Нэг улирлын ихний тэрмэрэнгээр нь тоглож гин. Ингээл байжсэн чинь ерөөсөө нэг өдөр нөгөө айхтар менежер минь очно зал зөхөж. Ерөөсөө нөгөө Сандра Розел дөнгөж хүрээд ирсэн рапорто болцсон ерөнхийлөгчээр тэнгүүд ерөөсөө чи наадуулдаа явж байгаа Реал Мадрид явлаа гэж хэлчих наадуулж ухаалгач. Реал Мадридд Жозе Моуриньо нөрөөд ирсэн. Тэнгүүд маань нэг өдөр айгүй сайхан сантаа явж байгаа нэг гарц байна гэдэг чинь ямар гарц гээл нөгөөд бол чи бүгдээрээ нүдэн сэргэнгүүт Ибра өөрөө тэгсэн. Реал Мадрид намайг авъя гээл. Орчин Жозе Моуриньо оцтаад унтуулсангүй ухааны юм яриад тэгсэн нөгөөд бол ёстой тэгж солиорж болохгүй шүү аа. Чамайг явуулж болсон Реал Мадридэд өгчөө тийм ээ. Чамайг Реал Мадридэд 100 саяар өгснөөс зүгээр чи өөр баг руу зүгээр өөрөө тэгээд баг үнэ олоод явах гэх нь. Тэнгүү төрөөс ганц бурзаадаг юм чи юм бидэг гэж дараа. Маш хэм зарагдах юм бол хувийн гэрээг амар өндөр үнэтэй хийдэг гинэ. Нөгөө Миланта бид нар одоо ингээл бодохоор одоо манай Монголын хөгжил дэмжигчнэр гэдэг шүү дээ. Манай хөгжил дэмжигчнэр Торос 50 саяар Челсид очсонгоо 50 гил Торос авцсан юм шиг бодоод байдаг чинь Торос бараг 50-аар зарагдах тусмаа өөрт нь амар ашиггүйгээр чамайг бид нар ийм өндөр үнэтэй худалдаж авсан чи одоо өөр нэг баг цалин авах шиг юм гэдэг. Тэгэхэд Ибра яг тэр Мино гэдэг тэр юу бол тэгж хийж өгсөн гэж. За Реал Мадрид явна гэлтгч. Тэгэл ерөөсөө явж байгаа. За Реал Мадрид. Тэгэл ерөөсөө нөгөө хоёр ч уулзаа хэдүүлээ. Нөгөө 8 сар нь яваад байдаг. Нөгөө Сандра Розел нь мэдсэн гэж юм. Энэ Пеп энийг тоглоулахгүй юм байна. Энэ явах юм байна гэд шинэ ерөнхийлөгч мэдсэн. Тэгэл ерөөсөө очраа болтгоо шүү дээ. Ингээл. Тэгэл цаагаараа Мино, Миланта, Адриано Галианатай гэрээ хилцэл хийгээд байдаг. Адриано Галиани гэдэг чинь 8-ын дээр бол өстой жинхэнэ өгшин чоноо гэж шүү дээ. Тэр чинь нөгөө Сильвио Берлусконигийн бизнесийн партнер юм дид захирлан те. Тэгээд яг 8 хийхэд бол ерөөс чоно гэж. Эхлээд Сандра Розел 50 сая гэсэн гэж. 40 болсон, 30 болсон. Эцсийн 8 20 хийгдсэн байж шүү дээ те. Тэгээд ерөөс 30-аас доош өгөхгүй гээл ингээл ерөөс хаашин ч өгөхгүй гээл бас дуртай руугаа хямдхан явахгүй чамаа 30-аар өгнө. Бид нар чамайг 70-аар Самуэль Ито энтрийг нэмж өгч авчаа тэгөө одоо бид нар чамайг юу гэж ойрмоор ингээ зараа авч дөнгө. Харин тэ урд өчигдөр одоо бид нар Реалынхантай хоолндороод мороод энтергээд бүр сандаргаад байдаг. Цаг яваад байгаа байхгүй. Тэгс нөгөө 8 сарын 31-нд хаагдсан шүү дээ. Бараг 29 мүсэн болоод байгаа маа. Тэгсэн чинь нөгөөд бол чинь тэр бүр их урт эртнээс бэлдсэн юм шиг байна. Тэр энэ чөтгөрүүд. Милантай нөхөрсөг тоглолт хийгээд Роналдиньог үдэн гаргах тоглолт гэж Милан Барса хоёр хийхэд Миланы бүрэлдэхүүнд Рони ирээд доор яг талбай дээр гарахгүй үзсэн чинь Рони харангуутаа шууд нөгөө Миланд бол тэр яриа мэдэгдсэн. Барсагийнхан мэдээгүй үзсэн чинь хин Рони Ибра дээр очоочгүй гэж холоос Ибра би яах гэж ирснийг чи мэдэж гин үү? Чамайг авах гэж ирлээ штэ. Чандан саваа бэлтэлтэй. Барсагийнхан зүгээр нүдний ороо дээр гарангуудаа бүгдээрээ Ибра руу ингээ харсан. Moltas gracias Ronaldinho.
la sortida d'un Ronaldinho, Àngel, que jo crec que no sap on ficar-se. Està absolutament aclaparat. Escoltem el Camp Nou. Aquella cara de quan vols aguantar les llàgrimes, Em recorda la del dia que va anar a recollir la pilota d'or a París. Ha de ser un moment molt emocionant per ell, que suposo que per molt que li digueren que et volen fer un homenatge i tal igual, no arribava a pensar que la gent el segueix estimant tant, tot i el trist final, repetim, que va tenir com a futbolista. Però abans d'aquest trist final va portar tantes i tantes coses al Barça. Abans ho comentaves amb el cas de Joan Laporta i jo crec que fins i tot haurà estat positiu que aquest homenatge hagi trigat un parell d'anys a produir-se. Sí, espera, que em sembla que... Sí, va fer-se la foto. Volen que es faci la foto. Sí. Oi, avui això és... És tot molt dolç. Hi havia una sèrie quan jo era petit que deia Los Mundos de Yupi. És... realment... Aquest era un dels seus grans amics al vestidor. En una entrevista que avui li fa la nostra companya Cristina Cubero a les pàgines del Mundo Deportivo, en Ronaldinho confessa que un dels futbolistes que més troba a faltar del vestidor blaugrana és l'ara capità Carles Puyol. Aquí veiem una nova fotografia de Ronaldinho amb l'11 del Barça. Un dia de gran felicitat pel barcelonisme i pel propi Ronaldinho. Et deia, Àngel, que crec que ha anat bé que hagin passat, es coneix ara el nom de Ronaldinho, aquests 2 anys. Тэгсэн жил нөгөө Сандра Розилийн түн хүш юу болоод байгаа юм бэ? Нэрээ талах авахгүй байгаа юм өнөөдөр. Тэгвэл юу аялдаа маялдаа. Тэгсэн жил ер завсарлагаанаар бол бүр амар юм болсон гэж. Нэгдүгээр үедэр гараад мань хүн бас одоо бараг л тэгэл хангарч өрсөн байлгүй дээ. Тэгсэн жил завсарлагаанаар компаниуд уулсан юм уу тэр тоглолт. Тэгсэн жил завсарлагаанаар доор нөгөө түнэл дор компаниугийн доотлын түнэл тийм байсан гэж. Неста, Гатузо, Пирло нэг нь ингэж Рональдиньо өөрөө бүх томчууд Мальдини дээр нь хажуунаас нь хараад ингээ чи хүрээдрээ чи ирвэл бид нар болоод байгаа шүү дээ. Сүдийн нийл. Бэкхэм байгаа шүү дээ. Яг үнэ чи хүрээдрээ. Ерөөс энэ хэд ингээд ерөөс нэг гал болцсон ингээ бид нар чамтай өвөө уулзалт гэж чи хүрээдрээ. Тэнгүүд Лебра бүгдээрэнтэй тэрвэрлдэж өрөөл ингэж яхад Барсагийнхан бүгд хараад өө нөгөө камера нөгөө сонин сэтгүүлийн зургийн аппаратгаар энэ очих гэж байгаа юм байна, энэ очих гэж байгаа юм байна нэ гэл. Тэгээд байжсэн чинь ерөөсөө яг тэр 8-ны цонх монгоч дуусах ер нь тун дөхөөл ирсэн юм байна. Тэгсэн чинь Сандра Розел ерөнхийлөгч дуудаж ийн гинэ. Өрөөндөр өдөр. Айл ороод ирсэн чинь бараг үзэг цаас аваад ороод ирэх нь болов. Гэрэн дээр гарын үсэх зураг. Айл ерөөс Сандра Розел хэлсэн гэж. Би энэ яванаасанда хийж үзээгүй хамгийн тэнэг 8-ан дээрээ би гарын үсэг зурах гээд байж байгаа да. Үнэхээр утгач бай. 20 сая. Тий. Эвра зүгээр инээд нүрэл явцсан гэж байна. Хүү би ингээд веб камерт яллагаас саллаа гэж юу энэ там болсон юунаас би ингээд саллаа гэж. Тэгээд тэрэн дээр ингээд бичиж байгаа юм. Ерөөсөө Эбрад ерөөсөө нүүр өгөхгүй. Тэгэл тэр Эл Класико дээр чи Реал Мадридыг хожиход анарыг эхний үе дээр гаргаж ирэнгүүтээ хоёрдугаар үе дээр Эбрад гаргаж ирээд Эбрад гарч ирээ хийцэн биш үү? Тэгээ хоёрын гол. Shimmy y'all, shimmy yam, shimmy yeah. I'm an old dirty dog all day. No way, Jose. Your girl only go one way. I mean, money. You should check that out. Maybe you ain't turn around. Maybe it's none of my business. But for now, work it out. Let's get this, darling. This kitten got your tongue tied in knots, I see. That's fun. Spit it out, 'cause I'm dying for company. I noticed that you got it. You noticed that I want it. You know that I can take it to the next level, baby. If you want this goodness, sicker than the remix, baby, let me blow your
чинь энэ төр хүртэл ингээл хийж барайл пейп тэгчих чи пейп бол ерөөсөө зүгээр ингээл буруу арчаал ингээд суугаад одоо ерөөсөө бүр айгүй шог үйсэн. Тэр амар дарамтнаас гарч ирэл тэр Милан явах бол ингээл гарч ирж байгаа чинь бол ерөөсөө үнэхээр азаргал. Нөгөө Барса дэрэгтээ Интерт нь тоглож байгаад үүдсэн байсан Ибраг Италида тий төрлөх Италида буцахаар болж штэ тий. Нөгөө өвстэй газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй гэж Ибра дээр одоо бүр яг нүүрэлсэн байгаа. Боли шүү дээ. Буцаад Итали явъя. Тэнд нэр жаргал байж гээл тэгэл буцаад явж исэн ийм агуул хүн юм байлээ. Зүгээр одоо ингээд Оросууд орчуулчаад байгаа нь бол 42 дугаар бүлгийг орчуулсан байгаа байхгүй. Бид нар ингээд яг гоо энэ адал явдалтай 4-5 багийнхан тухай ярьлаа. Түүнээс одоо энэ хүний хүүхэд насыг ярьчлаа. Ингээд одоо тэгээд өөр бол одоо өлөн бүс сонирхогчтой бас болж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд ч одоо манай баг хамт олон бас Жерардын бестселлерийг ер нь залгуул зүгээр цаг үе бодоход Премьер лиг өндөрлөх гэж байна. Ливерпул ер нь өндөр магадлалтай байгаа ер нь дээгүүр давхих тийм учраас тэгээд миний яриа бол одоо ингээд ер нь Ибрагаар ингээд бараг одоо дууслаа да. За ингээд үзэгчтэй хандаж хэлэхэд бол хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэндээ үргэлжлэн үрж байгаа мэдээж Златан Ибрахимовичээр би та бүхэндээ 4 дугаарыг хүргээд ерөөхдөө одоо Ибрагийн маань түүх бол өндөрлөж байна. За яагаад гэвэл Ибрагийн хувьд бол олон том багт очиж олон шилдэг хөл өмгчөд тоглож байсан ч гэсэн тарьсан сенсацийг нь бол бид базаад яг хөшгөний цаана юу болж ирсэн бэ гэдгийг та бүхэндээ багцаж ярьж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За Ибрагийн хувьд одоо бид нар өмнөх дугааруудаар бол Бекхэмийг ярьж байхад Бекхэм бол маш олон гайхалтай хөл өмгчтэй нэг багт тоглож явсан гэж хэлсэн. За Ибрагийн хувьд бол Бекхэмээс ч илүү одоо гайхалтай хөл өмгчтэй тоглож ирсэн. За Месси одоо түрүү манай байлж явах хэлсэн Неста, Мальдини, Бекхэм, Пирло, Роналдиньо гэдэг бүгднтэй нь одоо нэг багт тоглож явсан гэж бодохоор Ибра бол үнэхээр гайхалтай. За тэгээд одоо үеийн шилдэг тоглогч нар бол Кавани, Тиаго Силва гэдэг одоо мундаг залуучуудтай мөн л мөр зэрэгцэн тоглож Парис Сен-Жермэний ахлагчийн тулсаа тоглож байна. За энэ мэтий одоо Ибрагийн маань гайхалтай түүх бол үргэлжлээд энд хүрээд бол ерөөхдөө дуусч байна үзэгчтэй. Одоо бид бол та бүхэнд хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн дараагийн дугааруудаар бол Английн алдарт хөл өмгчин Ливерпулийн домог тулсан ахлагч Стивен Жерардын тухай шинэ ном эхлэх байгаа. За ингээд Жерардын тухай бас дараагийн дугаараар хоёлоо одоо юунаас нь эхэлж ярих уу гэдэг яриад явъя. 1992 оноос хойш буюу одоо Премьер лиг гэж нэрлэгдсэнээс хойш Ливерпул Премьер лигийн цомыг өргөөг байгаа. Энэ жил одоо Стивен Жерард цом өрөх магадлал асар өндөр байна. Үүнийг л одоо хөл өмгийн фанатууд хүлээж байгаа шүү дээ, тий. Тийм учраас хоёул энэ цаг үеэ бодоод гэж ярьсан. Тэр тухайгаа энэ цаг үе дээр бол ерөөсөө Жерардыг одоо л гаргахгүй бол 5 сарын 12-нд Премьер лиг хөшгөө татна. Тэгэхэд бол одоо яг тэр Премьер лигийн сүүлийн тойрог морог ингээл болох гэж байхад манай телевизийн дөрвөн сувгаар Жерардын нэг 2-3 дугаар ингээд эргэлдээл ээлжлэл гарч байгаа нь яг цаг үе олсон. Тэгэлгүй яах вэ? Бид нар бол одоо яг Ибраг бол одоо ингэж гой тоглож ирэхэд нь бол одоо бид нар ч бас цаг үе олсон ажил хийгээд байгаа шүү дээ. Сэр Алекс Фергюсныг зодог тайлангуут нь тэгээ намар өвлөөс ингээд энэ нэвтрүүлгээ эхлүүлээд дараа нь Ибраг ингээд аврагуудын лигийн бас шүгэн 4 мөрөөрөө ороод ирэх байх гэж бодсон. Тэ сая өөрөө тоглоод хожигдсон бол шүгэн 4 рүү орж ирээд өнөө орооны тоглолтод Ибра тоглохгүй зогсож явах ч байсан ч юм биз дээ. Тэгээд одоо яг цаг үе болж байгаа нь Жерард. Одоо сарын дараа одоо сар гэж чи юу гэж байгаа юм бэ? Тий одоо нэг 15 хоногийн дараа. Тий яг ингээд дууслаа. Тэгж яхад бол одоо яг тэр Премьер лигийн төгсгөлийн юун дээр бол одоо Жерардыгаа явж өгөхөд бол Жерардын маань амьдрал бол тэр ном одоо ингээд Ливерпулийн фанатууд бол одоо бүгдээрээ тэрийг орчуулад гаргацсан. Хүн бүхэн тэрийг авч уншиж чадаагүй учраас бид нар тэрийг яг сонирхолтой эсгүүдийн Жерардын хүүхэд насаар нэг дугаар байж болж байна. Эхний хэдэн жил нэг дугаар байж болж байна те. Тэгээд 2006 оны хүртэл тэрэн дээр бол тэр номон дээр өгүүлдэг Жерардын яг 2006 оны дэлхийн аврал дээр яаж бүтлгүүтээд 11 алдчихта ялын давцсан лөө алхаж байгаа юм шиг алхаж явлаа. 11 зохих гээд явахдаа би очиж 5 зохиод авахтаа тийм би хамгийн сүүл зохиод бодсоор байгаа давцсан да тийм. Яана лампс алдчихлаа шүү дээ. Лампс алдаад ахтай яах вэ гэж очоод бэлтгэл дээр юусоо тэд нар чинь за би өнөөдөр юусоо яг тэндэн зоон нэгэ тохирсон байд юм байна шүү дээ. Яг зохиж үзээд хаалгач чинь ч гэсэн цаашдаа чиний наадах чи хаагааргүй юм байна шүү гэдэг шал өөр газар зохио жоохон альтерналт орсон гэдэг үйлүү. Тэгээд нэг хачийн зохичтэй. Хачийн мэнчтэй тэгээ хаалгачж байгаа байхгүй. Тэгээ хүүхэд байхдаа Ливерпулийн актемд байхдаа нөгөө Пол Инси машинаар задгаа
Бага тамхин түүц рүү давхихдаа хичнээн баярлалдаад явж исэн инээ тэр мэр хүүхэд байхын ингээ яриад ингээд өгөхөд манай өлөмбөг сонирхогчдод бол бас сонирхолтой уудахааргүй. Ягаад өгөх юм бол Жерард маань бол одоо ер нь карьер бол одоо төгсгөлийн шат руугаа орж ирж иж магадгүй эдгээр чи гинт шийдвэр гаргадаг их зовлонтой тийм үстэй 80 онд төрсэн 34-т одоо хэдэн жил тоглох юм бэ. Тэгээ ер нь үзэгчдэд бас би нэг зүйлийг хэлмээр байгаа. Энэ бол одоо бест селлер гэдэг нэвтрүүлгээ. Тэг чин намайг одоо какагийн тухай яриараа энэ төр гэдэг одоо тэгэд гүнж какагийн бест селлерийг бариад ирэлтэй би уншаад яриад өгөө. Бест селлер гэдэг чинь эрэлт хэрэгцээтэй ном гэж би ойлгодог байхгүй. Тэг чи зүгээр нэг үнийг зохиогоол бест селлер ярьж байгаа шүү байлаа тийм биш. Бид нар хэний номыг олж авна тэр хүнийхээ номон дээр байгааг ярина. Ийм л юм шүү дээ одоо яг үзэгчдтэй хэлэхэд бол тэр үсээ тэгээд. За тэгээд Стивен Жерард энэ үлрэл Премьер Лиг төрүүлсэн ч төрүүлээгүй ч бай. Энэ үлрэл бол Ливерпулийн хувьд үнэхээр сайхан үлрэл болж байгаа. Аргуудад лигдээ эргэж ирж байгаа үлрэл шүү дээ. Тийм биш. Тийм учраас бид бол яаж утсан Стивен Жерардыг сонгож авах нь зөв хэрэг гэж бол бид манай багийн зүгэл үзэж байгаа те. За ингээд хөлбөмбөгчдөө хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэхэн дугаар. За ялангуяа одоо манай 2 дугаар хэсэг гэж хэлж болно. Златан Ибрахимовичийн 4 дугаартай хамт байсан. Алекс Фергюсны 8 дугаартай хамт байсан бүх үзэгчдэд дахин баярлалаа гэж хэлээ. Та бүхний цаашдын ажил амьдрал бүгдэнд нь аль жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За ингээд хэдүүлээ дараагийн дугаараар Англи шоугийн домог төлөмөгч багийн ахлагч Ливерпулийн одоо жинхэнэ насан туршийн багийн ахлагч Стивен Жерардын бестселлерээр эргээд уулзцаая. Тэр бол түр баяртай үзэгчтэй. Gerrard. Oh, it's a wonderful run!